За автобусны жолооч нар ажиллаа хаях юм бол юу болох вэ гэхээр хүмүүс ингэ явж чадахгүй болж гацаа нуурна тий. За онцгой байдлын хүмүүс ч юм уу гал сумнагчнөр одоо ажиллаа хаяхаар яах вэ? Нийгэм бас л одоо гамшиг нүүрлээд тэрийг зогсоох аргагүй болно тий. За эмчнэр ажиллаа хаях юм бол эмнэлэгт байгаа хүмүүс зарим нь бол баг одоо маш хүнд байдалд орно дээрүүлэндээ. За яг энэ хүмүүстэй яг адилхан олон улсад лиценз авч төрийн үйлчлэгийг хүргэдэг нэг мэрэгжил байгаа. Тэр нь нийгмийн ажилтан баггүй юу? Нийгмийн ажилтан. За нийгмийн ажилтнаар дамжуулж улсын төсвөөс жил болгон 500 тэрбумаар зарцуулагддаг нийгмийн халамж хамгааллын үйлчилгээ нийгмийн ажилтны гараар дамжиж хүндээ өрдөг. Гэхдээ тэр нийгмийн ажилтнууд өнөөдөр өсрөөл нэг 4,000 орчим хүн байгаа. Бүгдээр төрийн албанд ажиллаж байгаа. Төрийн одоо 4 салбарт ажиллаж байгаа. Гэхдээ тэд нар яадаг гэж өөр тодорхойлолттой. Өөр цалинтай. За нэг хамтарсан баг байлаа гэхэд тэндээ багийнхаа ажлын 80% ганцаараа хийнэ. Тэгснэ өөртөө нийгмийн ямар ч баталгаагүй. За тэгээд нийгмийн ажилтнууд ажиллаа хаях юм бол юу болно гэж бодож байна. Нийгмийн эмзэг бүлэг тэр тусламж үйлчилгээ авч байгаа тэр хүмүүсийн чанарын асуудал, тэр хүмүүсийн хамгаалалт баталгааны асуудал улам хүндэрнэ. Гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэнэ, дээрлэлт улам нэмэгдэнэ. Амиа хорлол ганцаардлын асуудал ч бүр ихсэн. Энэ сэтгцэн эрүүл мэндийн төвч ачаалал дэлгэх болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн одоо ачааллын авж байгаа цөөх хэдэн газар ачаалал дэлгэх болно. Эмнэлэг дээр одоо зан үйлээсээ болоод өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж чадаагүй хүмүүс давтан эрэлтүүд нэмэгдэнэ. Ийм их одоо уршигтай байгаа байхгүй. Гэтэл бид нар одоо энийг энэ хуулиараа нийгмийн ажилтнуудынхаа эрх зүйн баталгааг хангасан агуулга оруулсан энэ хуулийг өргөн барьсан. Энийг шийднэ. За нөгөө талд болохоор эрүүл мэндийн одоо аль ч эмнэлэг рүү очиод регистрийн дугаараа хийхээр мэдээлэл харагддаг шүү дээ тий. За би жишээлбэл одоо хөгжлийн бэрхшээл дэмж төрөөс даадгийн байж гэдэг юм мэдээлэл гарч ирдэг байхгүй юу? Ийм шинжилгээ өгсөн байна энэ төр гарч ирдэг тий. Тэгвэл нийгмийн халамж хамгааллын үйлчилгээг бид нар ийм систем рүү оруулах цаг болсон. Энэ нь зөвхөн нийгмийн ажилтнууд хэрэглэх гээд байгаа юм биш. Ер нь одоо байгаа халамж, одоо байгаа тэр нийгмийн үйлчилгээнүүдийг нэг систем рүү оруулах зохицлохгүй бол юу ч хамаагүй бараг ямар ч хамаагүй ажлыг хийгээл нийгмийн ажил. Ямар ч хамаагүй нэг холболт хийснээр нийгмийн ажил гээл. Ингээл нэг чанаргүй юмар ч ингээл нөгөө мөнгө чинь урсаад идэг. Гэхдээ 5-10 жилийн өмнө хэрвээ зөв үйлчилгээ авцсан байсан бол ажилд ороод амьдралаа явчих байсан хүн халамж авах чигээрээ хിവэрэ 10 жил болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ хуулийн гол амин сүнс нь бол тэр мэдээллийн тогтолцоотой болгоод нөгөө талдаа одоо ажиллаж байгаа мэрэгчлэлийн энэ нийгмийн ажилтнуудаа илүү олшруулж салбартанд байршуулах. За өөр мэрэгчлэр сурсан мөртлөө энэ оронтоон дээр байгаа хүмүүсээ мэрэгшүүлэх асуудал байгаа. Тэгээ энийг нь мэрэгжлийн холбоотой болгох юм хоёр зохицуултыг энэ хуулиар хийх гэдэг байгаа байхгүй. Яг нь ер нь бол нэг байцаагч гэдэг нэг юм одоо нэр байгаа даа шүү дээ. Байцаагч гэдэг нэг юм хяналтын юм хатуу мэрэгжлийн эргэцсэн. Хуульч цагдаач юм шиг нэг байцаагч гэдэг агуулга тийм хүүхдийн эрхийн байцаагч гэдэг тийм хүүхдийн байцаагч гэдэг. Тэгэхээр энэ нэр нь хүртэл өөрөө ингээд энэ чиглэлийн зохицуулалтын хамгийн том алдаа гэж биелэх гэдэг байгаа. Энүүний оронд хүүхдийн эрхийг хамгаалж байгаа хүүхдэд ажиллаж байгаа хүмүүс зөөлөн мэрэгжил авах хэрэгтэй. Тэр нийгмийн ажилтнууд байхгүй. Тэгэхээр энэ чиглэлээр бид нар одоо нэршлээсээ эхсүүлээд арга хэлбэрээсээ эхсүүлээд засаж явахгүй бол яагаад хүүхдүүд хэрэг төвөг болсоор байдал, дээрлэл болсоор байдал нийгмийн ажилтнаар очтгоо гэж айгаад очихгүй байгаа. Тэр нийгмийн ажилтан ч хүн айлтгадаг мэрэгжил биш байхгүй юу? Тэрийг бид нар энэ байцаагчийн агуулгатай хольж утгасны алдаа юм байна. Тийм болохоор өнөөдөр сургуулийн нийгмийн ажилтнаас хүүхдүүд айдаг шүү дээ. Сургуулийн нийгмийн ажилтан гэхэл ингээл загнадаг, айлгадаг тий. Уулнаа сургуулийн нийгмийн ажилтан чинь хүүхдэд өөрт нь нэг юм хамгаалгадаагүй эвгүй мэдрэмж хэрэгцээ болохоор очиж уулздаг мэрэгчлэн байх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь эсрэгээрээ баг бүх юм нуудаг тий. Нийгмийн ажилтан л битээлэр гэдэг юм болоод шүү дээ. Энд чинь өөрөө нийгмийн ажлын агуулга утга санаа энэ нийгмийн ажлын үйлчилгээг гажуудуулсан хамгийн том жишээ бол энэ байцаагч хүүхдийн эрхийн байцаагч гэдэг. Тэгэхээр би энэ дээр бол одоо яг л ийм бодолтой байдаг. Тэгээ энийг бид нар энэ хуулийг хилцэх явцад бас салбар дундын уулзалт гэж сайжруулах байх. Илүү одоо зөв шийдэл хүргэх ёстой гэж би бодож байгаа. Бид нар энэ чигээрээ байгалах юм бол өнөөдрийн энэ Шангирэл ашиг хэрэг хэдэн гаруаараа гарч ирнэ угаасаа гарч ирсээр л болно. Гол нь Шангирэл ашиг кейсэд хүрэхгүй болтол наан арга хэмжээ авах ёстой гэдгийг өнөөдөр 14 ихтэй сургууль сурж байгаа бүх нийгмийн ажлын оюутнууд хичээлээр үзээд явж байгаа байхгүй ямар аргачлалаар ажиллах юм гэдэг мэдчихэж байгаа. Яг хичээлээрээ судлаа. За яг ингэж урьдчилсан сэргийлэх юм байна гэж сураал ажил дээр гарсан чинь өөрийнх нь ажлыг ойлгохгүй нэг дарга нь өчиг энэ урьдчилан сэргийлэх ажлынхын төлөө ямар ч төсөн мөнгө байхгүй, ямар ч уулзалтын өрөө байхгүй байснаа өчиг бичиг цансыг янзал. Ажил тэмцээн зохион байгуул. За энэ тайлан гэрлээ чиний хариу бич гэдэг юм руу нөгөө төгссөн мэрэгчлэний маань ингэ хийж гэр чинь тэр хүн дээр ажил дээр удахгүй шүү дээ. Дундчаар нийгмийн ажилтны нэг ажлын байрнаар 2 жил болж байгаа шүү дээ. Тэгэл солигдоо явчихна.
Тэгэхээр эцэн дүндээ яаж ийн гэхээр яг нөгөө хорон дээр байгаа тэр лангууны ард байгаа бараг худалдаж аваад өгдөг ресепшн худалдагч шиг те нийгмийн ажилтан бол нийгмийн халамжийн мөнгөн үйлчилгээг хүнд нь хүргэж өгдөг ресепшн шиг болчиход байгаа байхгүй. Энэ нийгмийн ажил биш угаасаа. Тийм болохоор өнөөдөр Монгол ийм олон их мөнгийг халамжиндаа зарсан хэвээр байгаа. Ийм одоо ахиц дэвшил тааруу байгаа нийгмийн халамж хамгааллын үйлчилгээ ингээд гацчаад байгаа нэнтэй холбоотой байхгүй. Тэгэхээр нэгэнт л бид нар хэдэн зуун тэрбумыг энэ нийгмийн эмзэг бүлэгтээ зориулж л байгаа бол мөнгө олгоо бид нар илүү эдийн засгийн үр ашигт бодмоор байгаа байхгүй. Тэгэхээр нийгмийн ажилтнуудаа сайжруулъя, мэдээллийн тогтолцоог бий болох хэрэгтэй, илүү мэрэгшүүлье гэдэг агуулгаар оруулж ирж байгаа хуулийг бүгдээрээ дэмжих хэрэгтэй. Дээрэс нь энэ дээр салбар бүрт ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд өөрсдийнхөө дуу хоолойг бас хүргэх хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол ийм л юм байна.